Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Анги удирдсан багшаас эхнүүдэл системээр судалгааны дүн бодож эсэст илгээх зааврыг хүргэх гэж байна. Эхнүүдэл системээр анги удирдсан багш өөрийн эрхээрээ нэвтэж орно. Нэвтэж орсны дараагаар төгсөл дэвшилт зэсэн дээрээс төгсөл зэсийг нээн. Төгсөл зэсэн дээр судалгааны дүн гэсэн цэс байгаа. Гэхдээ эхлээд хэдүүлээ судалгааны дүн бодхоос төрүүлээд хичээлийн дүн гэдэг энэхүү цэс рүү ороод судалгааны үнэлгээ татах гэдэг энэ цэсийг нээн. Ингээд хүүхэд болгоноороо ангийнхаа хүүхэд болгоноороо дүнгийн татах хэрэгтэй. Эсээсээс татна гэсэн үг. За ингээд эсээсээс дүн татсны дараагаар бүх хүүхдүүдийнхаа ингээд татчихна. За ингэж татсныхаа дараагаар ангийнхаа хүүхдүүдийн шүү. Тэгээд судалгааны дүн гэдэг цэс рүүгээ орноо. Ингэж орсны дараагаар та хөтөлбөрийн төлөвлөгөөгөө сонгоно. Хөтөлбөрийн төлөвлөгөөгөө сонгоод хичээлийнхаа төрлийг сонгоно. Сонгоны хичээл юм уу, заавал судлах юм уу, гүнзгий хичээл юм уу гэдгийг сонгоод за тэгээд хичээлээ сонгоно. За хичээлээ сонгонгууд энэ дээр те дүн бодогдоогүй 9 гэж харагдаж байгаа х те. Тэгвэл энэ үл нөгөө хүүхдийн чи тоо буюу дүн татсан хүүхдийн чинь тоог энэ дээр харагдаж байна гэсэн үг. За судалгааны дүн бодох гэдэг энэ давчлуурыг дарсны дараагаар амжилттай гэсэн мэдээлэл өгнө. Судалгааны дүн амжилттай бодлоо гэсэн мэдээлэл өгнө. За ингэж мэдээлэл өгсөний дараагаар дүн бодогдсон 9 болж хувирж байгаас. За ингээд 9 хүүхдээр дүн бодчлоо гэсэн үг. Та хэрвээ анги чинь 33 хүүхдтэй бол энэ дээр 33 хүүхдээр заавал дүн бодуулж иж хэдүүлээ дараагийнхаа шат руу явна гэсэн үг. За ингээд хүүхдүүд дээр дүнгээ бодуулчлаа. Бодуулсан бол эсэс рүү илгээх гэдэг давчлуурыг дарна. За эсэс рүү илгээх давчлуурыг дарсны дараагаар мэдээлэл гарч ирнэ. За ID-тэй суралцагчийн нийгэм судлал судалгааны дүнг амжилттай хадгаллаа гэсэн мэдээлэл гарч ирж байгаа. За энэ дундаас та ингээд мэдээллүүдийг харчих боломжтой. За ингээд эсэс рүү илгээлээ их давчлуурыг дарсан те. Үүний дараагаар судалгааны дүн бодох гэдэг давчлуурыг та дарах юм бол ийм мэдээлэл өгнө. Судалгааны дүн эсэст илгээсэн тул дахин дүн бодохгүй гэсэн мэдээлэл өгж байгаа. Тэгвэл та ийм тохиолдолд одоо ингээд энэ дээр та ингээд нэг хүүхэд ч юм уу дутуу бодчихсон байлаа гэж бодъё л та. Тийм бол эсэсээс туслах гэдэг энэ давчлуурыг дараад эсэсээс илгээсэн нөгөө судалгааны дүн бодсон хичээлүүдэд устгаж болно. Хүүхдүүд дээр. За ингээд устгасны дараагаар та ахаад дүнгээ бодуулах боломжтой гэсэн үг. За ингээд дахиад эсэс рүү илгээх давчлуурыг дараад болоо. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.